За бахуурлын эхний өдөр шадар сайд хүрэлцэх Японы гамшигын удирдлагын төрийн сайд хадагта Эрико Яматамитай уулзлаа. За 2011 онд Япон улсад хүчтэй газар хөдлөлт цунами болсон. За энэхүү байгалийн гамшигын үеэр Монголын засгийн газар ард түмэн халуун сэтгэлээ гараа сонгож багагүй хэмжээний тусламж дэмжлэг үзүүлсэнд байнга талархаж явдаг сайд хадагтай Яматаны уулзалтын ихэнд онцлоо. За Монголын ард түмэн ханив тусламж үзүүлээ зогсохгүй Монголын онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн аврах ажиллагаанд оролцсныг Японы сайд зориуд талархан дурсаж Монголын аврагчид үүргээ онцгой гүйцэтгэснийг үнэлэн хэлсэн юм а. За гамшигаас хамгаалах чиглэлээр хоёр улс хамтран ажиллах онцгой байдлын салбарын байгууллагуудынхаа харилцааг өргөжүүлэх талаар сайд нар санал солилцсон. За тухайлбал Японы хамтын ажиллагааны нийгэмлэг, за Монголын онцгой байдлын албыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа. За үүнийг өргөжүүлэх асуудлыг уулзалтаар хөндөө ярьлаа. За гамшигын эрсдлийг бууруулах дэлхийн 3 дугаар баг хурлаас гамшигын эрсдлийг бууруулах санаачлаг гаргахаар Японы тал санал болгосон. За санаачлагын хүрээнд дэлхийн улс орнууд тэр дундаа Аз номхон 7 улс орнууд хоорондоо гамшигын эрсдлийг бууруулах техник технологи арга туршлагаасаа хуваалцахыг Японы ерөнхий сайд Шинзо Абе уриалсан. За түүний саналыг дэмжиж Монгол улсыг энд хамруулах тал дээр санаачлагтай ажиллагаа шадар сайд хүрэлцэх ерөнхий сайд Шинзо Абетай уулзалтаа хэллээ. За баг хурлын эхний өдөр Японы ерөнхий сайд Шинзо Абе хуралд оролцож байгаа. Өндөр дэд хэмжээний зочдыг хүлээн авч уулзсан. Сонирхолтой 6 орны шадар сайд энэ хуралд оролцож байгаа юм байна.